За өнөөдөр татварын тухай. За татвар төлдөггүй хүн гэж одоо байхгүй баг. Бүгд татвар төлж байгаа учраас үүнийг нэг жижиг хэмжээнд задлаа гэж. Татвар бол төрийн мөнгө биш гэж. Татвар бол иргэдийн хөдөлмөрийн үр шимээс төр хариуцуулж байгаа хөрөнгөө гэж одоо ойлгож байна. Тиймээс хувь хүний орлогын албан татварын 1% болгох асуудал нь зөвхөн татварын хувь хэмжээг ярьж байгаа хэрэг бишээ гэж одоо ойлгож байна. Харин төр иргэнийхээ хөдөлмөрийг хэр хэмжээнд хүндэтгэж байгаа агуулга асуудал мөн гэж одоо ойлгож байна. За Монгол Улсын үндсэн хууль төр нь хүний эрх хэрэгжүүлэлтийг хангах үүрэгтэй гэж заасан байдаг гэж. Иргэн бол мэдээж хөдөлмөрлөж орлого олдог. Орлогоосоо татвар төлдөг. Тэр татвараа төрийг одоо ажилуулахад зарцуулдаг гэж. Иймээс татвар төлөгчвөл төрийн эзэн болохоос төрийн харьяат бишээ гэж өөр ойлгож байна гэж. Хэрэг төр иргэдийн орлогын их хэсгийг авч байгаа бол боловсролын чанар яагаад муу вэ? Эрүүл мэндийн үйлчилгээ яагаад хангалтгүй байна? Авилал яагаад өндөрсөд байна? Төсвийн үр ашиг сул байна. Ингэж асуух бүрэн эрхтэй гэж ойлгож болно гэж. Энгийн логик байдлаар. Энэ бол ардчилсан нийгмийн хамгийн шударга, шулуун иргэдийн асуулт. Улсын их хурлын гишүүн тангараг өргөхдөө үндсэн хуулийг дээдлэн сахиж ард түмний ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаална гэж амлалдаг гэж. Улсын их хурлын гишүүд өнөөдөр хүн амын орлогын албан татварыг 1% болгох төр бүгдээрээ эсрэг гүйцэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ өргөсөн тангарагаас няцсан, урвсан ийм өвдөө байдал харагдаж байна. Тиймээс намын шийдвэр рүү ард түмний эрх ашиг гэж асуух. Улсын их хурлын гишүүн бол намын төлөөлөгчөөс өмнө ард түмний төлөөлөгч байдаг. Учир нь иргэдний саналаар сонгогддог. Маш ойлгомжтой байлаа. Төр баян байдаггүй. Төр баян байх ёсгүй гэж. Харин ард түмэн баян байж төр баян болдог. Хэрэг иргэд ядуу байвал төсөв хийжээж хүчрхэг болохгүй гэж. Энэ маш ойлгомжтой. Хэрэглээ өснө, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, бизнес тэлнэ, ажлын байр нэмэгдэнэ. Үүдэг маш ойлгомжтой. Төрийн хүч чадал татварын өндөр хувь биш. Иргэдийг бүтээх чадвар дээр тогтдог гэж ойлгож байна. Өвний орлогын албан татварыг 1% болгохыг би дэмжиж байгаа. Тэд ч юм одоо өөрсдийн өргөсөн тангарагын хүрээнд дэмжих 100% дэмжих үүрэгтэй гэж. Яагаад вэ гэж. Иргэдийн бодит орлого нэмэгдэнэ. Дундаж давхаргын дарамт буур. Бизнесүүд одоо ажилтнаа илүү өндөр цалин өгөх боломжийг олно. Татварын шудраг тогтолцооны талаар шинэ хилцүүлэг эхэлнэ. Тэр өөрийн зардлаа хэмнэх шаардлагатай. Энэ бол ард түмний хүсэл, итгэл. Төр иргэндээ илүү итгэх үү эсвэл иргэний хөдөлмөрөөс илүү ихийг авах уу гэдэг зарчмын сонголт тулаад байна. Ардчлалын утга учир нь ард түмэн төрд үйлчлэгд биш, төр ард түмэн үйлчлэгд оршдгоо гэж одоо бодож байгаа. Ийм учраас энэхүү хуулийг хэлэлцэж байгаа улсын их хурлын гишүүд тангараа санаж үүргээ биелүүлэхийг сануулъя.